Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2011-ээс 2016 оны хооронд Америк нэгдсэн улсын дэлгэцнээ гарч байсан реалити шоу болох Gigolo's гээд энэхүү шоунд бол орж олон нийтэд танигдсан Ash Amand гэх залуугийн үйлдэлсэн хэргийн талаар та бүхэндээ бэлтгэж одоо хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд хэдүүлээ дугаартаа орцгоо. Аашаманд буюу түүний жинхэнэ нэрийг бол Акшая Купак гэдэг юм байна. 1981 онд бол Энэтхэг улсын Нью Делид бол төрсөн. Эцэг эхээсээ бол гурлаа нэлээд шашин шүтлэгтэй ийм гэр бүлд бол төрж өссөн байгаа. Аашамандын ээжийнх нь хувьд бол Энэтхэг хүн байсан. Харин аав нь болохоор Америк Польш гаралтай. Тэгээ Америкт төрж өссөн ийм хүн байсан юм байна. За эцэг эхийнх нь хувьд гэх юм бол аав нь бол хойд одоо Вьетнамын дайны үеэр одоо эсэргүүц хөдөлгөөнд нэлээд идэвхтэй ингэж оролцдог гишүүний нэг байсан. За ээж нь болохоор дорны ухаан, дорны одоо гангаах ухаанд сонирхолтой, йог, бясалгалд бол нэлээд сонирхож судалдаг юм эмэгтэй байсан юм байна. Ангийнх үеэрээ бол тэр хоёр бол одоо хоорондоо танилцаад гэр бүл болоод тэд хамтдаа бол Энэтхэг улсын Нью Делид бол амьдарч эхэлсэн байгаа. Аашамандыг одоо 4 настай байх үед нь тэрээр бол нэлээд хүнд хэлбэрийн астмтай болсон. За астмыг нь одоо одоогийн шинжлэх гангаах ухаанаар эмчилж болохгүй байна гэж үзсэн учраас түүний ээж нь бол түнд йогоор хичээллүүлэх, бясалгал хийлгэх, за мөн дорны одоо ангаах ухаанаар бол хүүгээ эмчлүүлэх гэж үзсэн нь энэ нь бас үр дүнд хүрээд за үүнээс хойш бол Аашаманд дорны ангаах ухаан, бясалгал, йог зэргийг бол яг л нэг юм эд шидийн зүйл мэтээр хүлээж авч за үүндээ бол дурлаж, судалж, одоо суралцаж эхэлсэн юм байна. За Аашамандын одоо хүүхэд нас нь бол нэлээд тийм доотлол явдалтай өнгөрсөн байгаа. Эцэг эх нь бол хүүхдүүдэд дагуулсан аялалд явах бол нэлээд дуртай. Тэд бол нэг хэсэг гэр бүлээрээ Япон улсад суурьшин амьдарч байгаад аавынхын талын хамаатнууд нь Америк нэгдсэн улсад байдаг учраас Япон болон Америк нэгдсэн улс хоёрын хооронд эрен очин амьдардаг болсон байгаа. Ингээд тэрээр өсвөр наснд одоо хүрэх үедээ бол Хятадын уламжлалт ангаах ухаанд бол суралцахаар шийдээд 16 наснда бол сургуулаасаа гарч одоо өөрөө бие даан Хятадын уламжлалт ангаах ухааныг бол суралцахаар шийдсэн байгаа. Ингээд Аашаманд Хятадын одоо уламжлалт ангаах ухаан дээрээс нь одоо бариа засалж гэсэн мэрэгчлэр Коста Рика болон Миами хотуудаар бол голлож ажиллаж байгаад дараа нь бол энэ чиглэлээр илүү гүнзгий суралцах одоо хүсэлтэд автагдаад Япон, Тайланд, Европ, Энэтхэг зэрэг одоо улсуудаар аялангаа суралцаж байсан юм байна. Аашаманы хувьд тэгээд нөгөө ажлын шугамар олон ч одоо орноороо альжсэн учраас маш олон орны одоо найзуудтай байсан бөгөөд тухайн одоо найзуудтайгаа нийлээд ой модон дунд ингээд болдог хөгжмийн одоо наадмуудаар их одоо явдаг болсон юм л та. Тухайн хөгжмийн наадмууд дээр нэг хөвчлээ одоо psychedelics, trance тийм жанрын одоо дуунууд явдаг. Нэг тийм хүнийг тайвшруулах, ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай бол тухайн одоо аяыг ингээд сонсохоор тайвширдаг гэх юм уу. Тиймэрхүү байдалтай одоо байд юм байна л та. Гэхдээ тухайн одоо энэ хөгжмийн фестивалууд дээр нь маш их хэмжээний psychedelics төрлийн мансууруулах бодисыг бас давхар хэрэглэдэг болсон байгаа. Magic mushrooms буюу одоо шидэт мөөг гэж орчуулж болох юм болов одоо мөөгнөөс гаргаж ялангуяа хүн сэтгэл зүйн нэлээд хүнд хөлбөрийн depression ч юм уу те сэтгэл зүйн үнэхээр асуудалтай байгаа тохиолдолд эмчийн заавраар ашиглах ёстой тийм эмийн төрлийн бодис их ургамлаас гаргаж авж байгаа одоо эмийн төрлийн тайвшруулах бодис байтал үнийг одоо мансууруулах бодис болгож ингэж хэрэглээд эндээ одоо ингэж мансуураад тэгээд тухайн хөгжмөө сонсоод одоо ер нь нэг иймэрхүү өөр орчинд очсон юм шиг тийм мэдрэмжийг одоо авдаг болсон маа. Ингээд Аашаманд тухайд одоо урт хугацааны үргэж байсан найз охин нь болоо жирэмсэн болоод тэд дундаас бол нэг хүүтэй болсон байгаа. Гэхдээ хосуудын харилцаа бол тийм доктортой цаашид одоо үргэлжлэх боломжгүй байсан учраас Аашаманд бол хүүгээ өөр дээрээ аваад ганц бие аавын үргийг бол үздэхээр болсон юм байна. Бариа засалч гэсэн мэрэгчлэрээ ажиллаж байгаа ч гэсэн энэ нөгөө санхүүгийн хувьд бол нэлээд асуудалтай болоод ингээд карьертаа бол өөрчлөлт оруулъя гэж бодонгуудаа Нью-Йорк хот руу бол нүүгээд тэндээ бол нэг агентлагт хамрагдаад хэсэг хугацаанд бол модельээр ажилласан байгаа. Одоо моделийн ажил нь ч гэсэн түүн одоо санхүүгийн хувьд одоо боломжийн мөнгө олдог тийм байж чадаагүй учраас за моделийнхаа ажлыг одоо болио гэж бодоод байж ахт нь түүнд бол нэгэн бизнес эрхлэгч Garen James гэдэг
хүнээс бол санал ирсэн байна. Ингээд тухайн энэ хүн нь болохоор өөрийн гэсэн нэг юм компанитай. Тэгээ компанид нь бол юм зөвхөн эрэгтэй хүмүүс ажилладаг. За тухайн эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр ганц бие болон ганцаардсан эсвэл одоо юу гэдэг юм маш их одоо ажил ихтэй бизнес тим эмэгтэйчүүд тэр тухайн компанид одоо ажилладаг эрэгтэйчүүдтэй болзоонд явах өдрийг хамт одоо өнгөрүүлэхийн тулд одоо мөнгө төлдөг. Жишээлбэл Аша манд бол тухайн компанид ажиллаж чаад эхэндээ бол 2 цагийн дотор $800 нэг бүтэн өдрийг одоо Аша мандтай хамт өнгөрүүлээ гэж бодох юм бол $3,000 нэг 7 хоногийг хамтдаа одоо өнгөрүүлнэ гэж тооцох юм бол $25,000 одоо төлдөг ийм ажил хийж эхэлсэн байгаа. Иймэрхүү төрлийн ажил хийдэг эрэгтэйчүүдэд зориулсан Gigolos гээд тухайд бол 2011-ээс 16 оны хооронд Америкийн нэгдсэн улсын дэлгэцнээ гарч байсан reality шоунд бол орох саналыг бол тавьсан байгаа. Үүнийгч бол Аша манд нэлээ одоо туртай хүлээж аваад өөрт нь ирж байгаа маш том боломж гэж бодоод тухайн Gigolos гэдэг энэ шоунд бол оролцоод ингэж бол олон нийтэд танигдсан байгаа. За тухайн энэ одоо Gigolos гэх шоунд нь болохоор 5 оролцогчтой. Тэгээ оролцогч болгон маань өөрсдийнхөө одоо яг ямар ажил хийдэг те mail escort гэх юм л да. Мөнгө төлөөд эмэгтэйчүүдтэй болзоонд явдаг гэдэг энэ ажлаа ерөнхийдөө ингэж харуулсан маягтай одоо иймэрхүү reality show байгаа байхгүй. Ингээд тэгсэн чинь Аша манд болохоор тухайн үед өөрийнхөө одоо хамт оролцож байсан залуучуудтайгаа айгүйх өөрийнхөө бие хааг, царай зүсийг ингэж нөө харьцуулдаг. Бусад оролцогчид маань надаас илүү булчинтай байна ч гэдэг юм уу. Булчин одоо хурдан томсгодог тийм бодис гэх юм уу хэрэглэж одоо эхэлсэн байгаа. Шоунд оролцоод аль хэзээний хүмүүс танигдаад нэр хүндтэй болсон ч үнийг одоо буруугаар ашиглаад тухайн үед бол Аша манд Лас Вегас сул амьдарч байсан. Олсон одоо мөнгөө бүгдийг харт тамхи хэрэглэх, шоу цэнгэнд үрэх, байсгаж аал нэг ингээд мөнгө төрөхгүй болчдөг. Тэнгүүтээ өөрийнхөө одоо Instagram хуудсан дээр маш идэвхтэй болж эхэлсэн байгаа юм л та. Ер нь бол нөлөөлөгч болъё те инфлюенсер болъё гэж бодсон юм уу сошиал медианд нэлээд идэвхтэй. YouTube сувг дээр болохоор юу гэдэг фитнесийн асал хөдөлгөөн бие яаж хөгжүүлэх үү булчингаа яаж хурдан хөгжүүлэх үү гэх юм уу тиймэрхүү зүйл ингээд зааж өгөөд яриад амирх бол бичлэгүүд оруулдаг. Гэхдээ бас нэмээд sex exercise гэх тийм тасгал хөдөлгөөн гэх юм уу мэдгүй би сайн ойлгоогүй ямар ч тач нэг тийм нэг сонин тасгал масгал ингэж зааж өгдөг. За би дэлгэцэн дээрээ та хэд тэр бичлэгээс нь харуулнаа. Тэгээ та нар өөрсдөө яг ямар тасгал гэдгийг одоо харнэд би бол үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Ингээд нөгөө байнгын бясалгал йог гэднэр бас хийдэг. Тэнгүүдэн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс тусалдагч гэдэг юм уу. Аша мандын хувьд бол нэг тийм бусдад харагдаж байгаа дүр төрх нь бол тийм байсан байгаа хгүй. Бясалгал хийдэг, тасгал хөдөлгөөн хийдэг те. Тэгсэн мөртлөө айгүйх тийм оюун санаа, сүнслэг, дотоод одоо мөн чанар одоо юу тэрэндээ илүү ингэж анхаардаг. Ингээх одоо чумаараа ер нь бол Instagram-аар Helen Cover Dulai гэд 29 настай бас нэг энэтхэг улсаас бол гаралтай эмэгтэйтэй бол танилцсан байгаа. Энэтхэг одоо улсаас Америкийн нэгдсэн улсад бол цагаачилж ирсэн гэр бүлээс гаралтай эмэгтэй байсан. Түүний аав нь болохоор агаарын хүчний инженерээр одоо ажилладаг ийм мэрэгчлээ. Ээж нь бүр хоёр ч одоо мастрын зэрэгтэй нэлийн боловсрал өндөртэй гэр бүлд ерөнхийдөө өссөн байгаа. Маш сайхан сэтгэлтэй, цайлган тэгээ бүр гэр бүлийнхэн түүнийг одоо happy Helen гэж өхөөрдөж дууддаг тий аз жаргалтай, сайхан сэтгэлтэй одоо хөвгчлөлтөө байдаг. Найзуудтай ч гэсэн байнга одоо хөвгчлөлтөө дотн одоо ийм байсан эмэгтэй байгаа юм л та. Хайр дунд бол өссөн, нэлээ эрх танхи тийм охин байсан байгаа. Тэгээд биологийн шинжлэх ухаанаар бол суралцаад бакалавр бол хамгаалсныхаа дараа 2017 онд Лас Вегас хот руу бол нүүсэн байгаа. За ингээх үедээ бол Аша мандтай бол тэр хоёр Instagram-аар танилцсан гэж зарим хүмүүс хэлээд байгаа. Тэр хоёрыг яг яаж танилцсны нь бол тийм тодорхой бол бус байгаа. За Helen гэдэг эмэгтэйгийн хувьд болохоор одоо мэрэгжил эзэмшээд ингээд мундаг боловсралтай эмэгтэй ч гэсэн өөрийнхөө одоо гаднах төрхөнд бол айгуу сэтгэл хангалуун бус байсан байгаа юм л та. Баг зэргийн одоо жингийн илүүдэлтэй тэгэнгүүтээ Лас Вегас хотод нүүж ирэнгүүтээ жимд явж эхэлсэн байгаа. Фитнесээр хичээлээ, тасгал хөдөлгөөн айгуу идэвхтэй хийж эхлээд 30 хоногийн дотор нөгөө 18 хил хүртэл ингээд хасаад 30 хоногийн дотор 18 хил гэдэг чинь бүр юу вэ те? Бүр ингээд маш эрчимтэй одоо тасгал хөдөлгөөн хийгээд өөртөө итгэх итгэлээ баг ингэж олж авсан байгаа юм л та. Тэгээд тухайн одоо жимээр хичээллэхээс өмнө сэтгэл зүйн нэлээд том бас асуудалтай
талтай, депресд орсон, одоо өөрийгөө эмчлэх гээл те ихлэ дасгал хөдөлгөөнөөр ингээд эмчлэе гэл фитнесээ одоо групп хүмүүстэйгээ найзлаад тэгээд дасгалжуулагчтайгаа бас нэлээд дотн одоо найзууд болоод өөрийн гэсэн бүр хувийн анги хүртэл нээгээд тэрэндээ хүмүүст одоо хичээл заагаад ингээд явжсэн байгаа. За ингээх үедээ бол Аша мандтай бол танилцсан. Энэ хоёрын одоо холбосон зүйл юу вэ гэж хүмүүс бодож байгаа вэ гэхээр Хелений хувьд бол сэтгэл зүйн тийм асуудалтай байсан те депресстэй сэтгэл зүйн гүн хэмрэлд орсон байсан. Аша манд болохоор иймэрхүү сэтгэл зүйн гүн хэмрэлд орсон хүмүүс бясалгал хийх замаар ч юм уу те Хеленд бол тусалж чаднаа гэх ингээл тэр хоёр хамтдаа хуулцдаг цагийг ингэж өнгөрүүлдэг л юм болсон байгаа юм л та. Хелений хувьд агүй олон даагчтай ингээл зурагтаар энэ ингээл гарч исэн бас нөлөөлөгчтэй ийм залуу өөрийг ингээл тоогоол өөртөө харьцаал ингээд ирсэн чинь өөртөө итгэх тэр итгэлийг тэр нэмэгдээл ер нь агүй тийм дуртай хүлээж авсан байгаа юм л та. Гэхдээ Аша манд тухайн үед бол найз бүсгүйтэй байсан. Үүтэйгээ найз бүсгүйтэйгээ гуруулан амьдардаг байсан. Гэхдээ нөгөө Аша мандын ажил мэргэжлээс нь болоод Аша манд ч эмэгтэйчүүдтэй нөгөө болзоонд явдаг ч тийм ажил хийдэг учраас ер нь бол нэлээд нээлттэй тийм ажил мэргэжлийнхаа хуваар нөгөө агүй олон эмэгтэйчүүдтэй энэ ч уулзаал явах шаардлагатай учраас тэрийг бас найз бүсгүй нь ойлгодог. Ингээд цагийг нөгөө хамт өнгөрүүлдэг Аша манд Хелен 2 2020 оны 7 сарын 15-ны өдөр бол Аша мандын гэрт цагийг өнгөрүүлэхээр одоо хамтдаа уулзцаасан ба. Тухайн удалгаар нөгөө Аша мандын найз эмэгтэй нь ингээ хичнээн салсан ч гэсэн бас хамтдаа гэрт нь бол төр хугацаагаар байсан юм л та одоо өөр байр олтлоо тий. Хуучин найз эмэгтэйдээ Хелений биед нь хар энерги шингэцэн тэгээд тэр энерги нь одоо бараг арилах гад тэм зан үйл хийх шаардлагатай бит хоёр ингээ хойлохна байх хэвээр гэж нөгөө Аша манд ч найз эмэгтэйтэй хэлсэн байгаа байхгүй. Тэгээд найз эмэгтэй нь бол тэр хоёрыг хойлонгийн бэлтээгээд авсан байгаа. 2020 оны 7 сарын 16-ны өдөр 911-т бол Аша манд дуудлага өгсөн. За ингээх үедээ болохоор энэ нь үнэхээр утгагүй солиотой сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол үнэхээр солиотой зүйл болоод байна. Би өглөөс ирсэн чинь миний хажууд манай найз эмэгтэй одоо ухаангүй байдал ингээд хөвтчихсэн. Тэгээ өчигдөр орой бит хоёр та нэг зам үйл хийгээд тэгээд одоо шидэт мөөгээ тэ тэрнийг мансууруулах бодисны төрөл одоо хэрэглээд дараа нь бол аватар гэд кино үзсэн гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө тухайн спачер болохоор түргэний тэрийг одоо эртэл та ингээд яаж одоо тэр хэмнэл амьсгалыг хийхийг зааж өгөөд түргэн тусламж эртэл одоо тухайн диспачертай бол Аша манд уцаар ярьсан байдалтай. Тэгээд Хеленд бол хэмнэл амьсгал ерөнхийдөө ингээд хийсэн байгаа. Ингээд түргэн тусламж хэргийн газар бол ирсэн. Хелен бол Аша мандын унтлагын өрөөнд бол нас барсан байдалтай байсан байгаа. Тэгэд нүүрнийх нь хэсэг нэлээд одоо хөхөрсөн, харалсан, тэгээ үс нь ингээд цус болсон, чих нь одоо бүр ингээд сэтэрсэн, биенийх нь одоо хэсэг нь ингээд битүү нөгөө лааны юм вакс болцсон, биенийх нь дэрэгдэн ингээд хоёр ширхэг лаа ингээд байршуулсан байдалтай. Тэгээд хар өнгийн одоо подуулагтай байсан. Тэгээд тэр нь бүр ингээд битүү цус болцсон одоо тийм байдал төрөний одоо эмчнэрийг бол хүлээж авсан байгаа хгүй. Тэгээд тухайд Аша мандаас яагаад энэ эмэгтэйгийн нүүр нэм хөхөрсөн байдалтай байгаа юм бэ гэд асуусан чинь Хелен ингээд өчтөр шөнө над руу ингээд гинт дайрсан. Бид хоёр ингээд хамтдаа одоо тэр шидэт мөг гэдтэй тэр зүйлийг ингээд хэрэгсний дараа над руу ингээд дайрсан. Тэгээ би ер нь бол аргагүй ирэхэнд өөрийнхөө биеийг одоо хамгаалах гад ноцолдоо зодолцоон. Тэгээд яг юу болсныг бол би үнэхээр санахгүй байна. Би бид хоёр хоёулаа ингээд мансуурсан байсан гэж хэлсэн байгаа хгүй. Ингээд түргэн тусламжийн дараа бол мөрдөгчд тэдний гэрт нь бол ирсэн. Ингээх үедээ бол угаалгын өрөөний машинаас нь бол маш их цустай хувцас тэгээ хэргийн газрын одоо цусыг угаасан алчуур хутаг муулцсан. Тэгээ хөрөгчнөөс нь болохоор нөгөө мансуурлах төрлийн нөгөө бодис нь олцсон. Ингээд Хелений биенд одоо задлан шинжилгээ хийх үед хүний биеийн хэсгүүд нь нэлээд гэмтэлтэй, уруулан сэтэрсэн, уйл нь урагдсан, шүдэн гэмтсэн, шүднийх нь хэсгүүд нь гидсэн дотроос нь олцсон байвал яг уу. Тэр одоо бүр яг юу болсон байж тарах уу? Уушгинд нь ингээд цус хурсан, дархин гэмтсэн, хүзүүний яс нь гэмтсэн, нурууны яс нь хугарсан, биенээс нь болохоор согтруулах хундаа кофеин тайвшруулах төрлийн бодис тэгээ нөө хамтдаа хэрэгэлсэн гэдэг байгаа нөө мансуурлах бодисын төрөл зэрэг нь бол илэрсэн. Тэр хоёр жишээлбэл шидэт мөг тэрнээс гадна бас экстаси гэл бас нэг өөр төрлийн мансуурлах бодис хэрэгэлсэн байгаа хгүй хамтдаа. Эцэст нь бол Аша манд бол өөрийгөө аргагүй ирэхэнд ингээд хамгаалсан гэдэг дээр бол баттай зогсоод яг тухайн үед юу болсон яасан гэдгийг Аша мандын одоо яриан дээр үндэслэж ерөнхийдөө шүүх хурлын явагдаж байгаа учраас шүүгч бол түүнд 20 жилийн ял бол оноос юм бэлээ. Тэгээ 8 жилийн дараа бол тэнцэнгээр судлагдах боломжтой гэсэн зүйл
бас яригдсан байгаа. Экстази гээд энэ мансууруулах төрлийн бодисны талаар би баг зэрэг тайлбарлаж өгье. Герман улсад үйлдвэрлэгдэж байсан юм байна. Тэгээд хууль бус мансууруулах бодисын төрөлд бол ерөнхийдөө ордог. Төв мэдрэлийн системийг нь бол сэргээгээд аз жаргалын гормоныг маш богино хугацаанд ерөнхийдөө сэргээж өгөөд тэгээд буцаад яг нэг тийм сэтгэл готролтод орох ч юм уу нэг тийм мэдрэмж авдаг гэж байгаа байхгүй. Тэгээд ихэвчлэн бол нэг юм шиг юм хэлбэртэй байдаг. Зарим тохиолдолд нундаг бас байж болд юм байна. Тэгээд нэмэлтээр бол маш хүний биед сөрөг нөлөө үзүүлэх хортой химийн бодисуудыг бол хийж өгдөг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө найрлаганд нь бол тэр гэр ахуйн цэвэрлэгээнд жишээлбэл ашигладаг бодис ч юм уу химийн тийм хүний биед бүр үнэхээр байж боломгүй тэр бодисуудыг хооронд нь ингэж холиод гэж зардаг байгаа. Тэгээ эн чинь нөгөө хууль бус лабораторид хийгддэг учраас тухайн энэ мансууруулах бодисонд яг ямар химийн бодис орж байгааг нь бол үнэхээр бүр мэдэх ямарч боломжгүй байхгүй юу? Таны тархинд чинь маш том гэмтэл учруулна гаж нөлөө нь бол асар их ийм зүйл байдаг. Тэгээ нөгөөтэйгүр бас энэ хэрэгээс бас харж болж байгаа байхгүй юу? Тухайн хоёр хүн хоёулаа мансууруулах бодисны хэрэглээтэй байсан. Хоёулаа хэрэгэлсэн. Тэгээд юугаач санахгүй байгаа мó эсвэл аашаманд ямар нэгэн зүйл санаж байгаа мөртлөө хэлэхгүй байгаа мó мэдээж бид нэр ингээ мэдэхгүй. Хичнээн ингээд тарих толгой нь мансуураад явж илаа гэхэд тэгээд хайлын түн рүү дайрлаа гэж бодоход тэгж амар харгас байдлаар эмэгтэй хүнийг цодно гэдэг чинь үнэхээр бүр ингээд нөлөөлөх тэр гаж үйлдэл нь бүр аимшигтай байгаа байхгүй юу. Тэгээ бүр тэр гидсэн дотроос нь шүтэн олцсон гэдэг дээр нь би бүр ингээд гайхаад байгаа байхгүй. Тэр бүр хүнийг яаж тамлаж цодохороо тийм зүйл болох вэ? Аашаа мандын биед нь бүр зүгээр нэг жижигхэн шалбарсан байснаас өөр ямар ч гэмтэл байгаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бүр үнэхээр гайхалтай. Тэгээд бүх зүйлийг баг ингээд өөрөнгө сухаангүйсэн. Тэгээд юу басныг мэдэхгүй гэл баг ингээд юу гэсэн үг юм бүхэл бүтний хүний амь нас яригдж байхад 20 жилийн ингээд ял оноос нь бол маш олон хүмүүс бас дургуутж байгаа юм бэлээ. За ингээд энэ удаагийн хэрэг маань нэг маш бас харамсалтай хэрэг байлаа. Тэгээд залуучуудыгаа мансууруулах бодисноос хол байгаарэ гэж захимаар байна. Ерөөсөө ч ингэж дурлаж хэрэглэх туршаад үзье гэж зүйл бүр огтоосооч биш шүү. Ямар ч хэрэгцээгүй таны амьдрал нэг ч энэ тустай зүйл авчрахгүй ийм зүйл шүү. Тийм учраас иймэрхүү төрлийн зүйлээс хол байгаад болж бүтэхгүй иймэрхүү найз нөхөд байвал эртхэн өөрийгөө бас тэр тухайн хүрээллээс бас гаргаж авдаг, тухайн хүрээллээс өөрийгөө холдуулдаг тийм бас байх чадвартай байгаарэ. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Дараагийн бас нэг гэмтэргийн дугаараар хэдүүлээ. Болзъя. Баяртай. Баярлалаа.